Аялангаа англи хэл сургуулийн 3 дахь өдөр. Өглөө бид 7-оос босож өглөөний цайгаа уугаад 8-аас 12 цаг хүртэл төвшин тогтоох шалгалтаа өгөв. Үдийн хоолны дараа үргэлжлээд хэрэгтэй зүйлсээ худалдан авахаар 100 нагаар явж дэлгүүр эсв. Эхнээсээ хүүхдүүд маань аав ээжээсээ хоол худалдан авалт хийж мөнгийг захиран зарцуулах зэрэг зуралцаар л яв. Энэ улсын мөнгөнд тэмдэгт нь песо. Өнөөдөр бид мөнгөө солиулсан учраас цаашид песогоор худалдан авалт хийнэ. Хэл сурахаас гадна биеэ дааж сурах олон улсын найз нөхөдөө болно гэд суралцах зүйл их. Дэлгүүрээс ирсэн биднийг угталтын үдэшлэг хүлээж байв. Би хүмүүс түлхүү дуулах, бүжиглэх авиас ихтэй хүмүүс. Сэтгэл гаргаж сургуулийн хамт олон биднийг инхүү албан ёсоор өгтөж буйн энэ. Тус үдэшлэгч бидэж бас мэдлэгээ дэвшүүлнэ. Иймэрхүү олныг хамарсан арга хэмжээ хүүхдүүдийг орчинтойгоо дасгад их түлхэж болдог. Энэ аялал хүүхдүүдийн маань ховд гадны томоохон нэр хүнтэй сургууль суралцахын эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Өдөр бүр бичлэг оруулах учраас бидэнтэй